За сайн байцгаана уу? Идида контентээс мэдчилж байна. Бид нар та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шимж хүргэж байгаа. Ямар ч гэсэн манай контентыг дэмжиж subscribe дараарай. Тэгээд яг одоо KFC-гийн гадаа ирсэн байна. Хүүхдийн зугийн салбар. Тэгээд өчигдөрхөн Mom's Touch идсэн бол өнөөдөр одоо KFC-тэй харьцуулъя. Тэгээд би бас нэг юм хэлэхээ мартчих. Mom's Touch-ийн дахин 24 цаг тэр Cajun гэдэг соусонд нь marinated буюу дарсан учраас тийм халуун ногооны амттай байдаг. Би тэгээд Mom's Touch эцнийхэн дараа тэр халуун ногооноос нилээн одоо баг өдөржингөө шүнжингөө мэдрэгдсэн. Гэхдээ ямар ч нэг тийм гүйлгэлт бол байгаагүй. Би KFC ороогүй бол 2 юм уу 3 жил гарна болж байгаа. Нэг нөгөө хэлэх юм бол би хамгийн сүүлд KFC идчихэд. Тэгээ KFC яасан шүү. Минтэд зад шоудчоод тэгээд минтээс гарангуудаа KFC ороод тэгээд KFC орчоод гэртээ очоод сайхан гүйлгсэн. Тэгээд манай монголчууд ч ер нь бол арга хэрэглээд гидсээ цэвэрлдэг бол тий би бас одоо KFC идээд бас нэг гидсээ цэвэрлэх гээд байж гэн. Хүмүүс энэ бол маш том золиос subscribe дараарай. Тэгээ бас хүүхдийн зугийн KFC надад маш таалагдж байгаа. Ягаад гэвэл байршлын хувьд KFC-гээ идчихэд гараад жишээ баруун тишээ ишээ Монсын эмийн сан ороод гэлс тэ имээ авахад гарчих юм байна. За илүү юуны хувийн өмрөө орчлоо. Тэгээ ямар ч байсан KFC-гийн chicken burger-ыг идий. Тэгээд Mom's Touch-тай харьцуулаад үзье. Юу ярих вэ? Идий. Би идий. Тэгээд дараа нь гүйлгий. Yeah. Тэгээд хүүхдийн зугийн KFC-гээс чиз зингер бургер авлаа. 8000 төгрөг үнэхээр хямдхан юм байна. Чин барыг юуны CU-гийн hot dog гэсэн хоолнуудтай өрсөлдөхөөр үнэтэй юм шүү. 8000 гэхээр үнэхээр хямдхан байна. Тэгэд аргагүй энэ ч 10 жилийн хөвгөд маш ихээр байгаа юм ойлголоо. Тэгээд 5 ширхэг халуун ногоогүй дахин авлаа 22000-аар нийтдээ 30 цаасаар хоол захиаллаа. Юу болох нь харъя. Амтсан гараа очиход өрөөдрий. Зэ finger licking good гинэ. Яг үнэндээ гэхдээ энүүгээр гараа арчижсэнээс нь гараа угаасан дээр сая гараа угаасан л та гэхдээ сая арччлаа. Ягаад гэвэл эн чинь бас нийл хэмийн бодис байгаа штэ. Тэгвэл нь гараа энүүгээр ингээд бахан арчижсэн одоо дахиад одоо энэ хэмийн бодис нь шингэн. Гэхдээ би 5 богд компанид итгэдэг. Аашгүй. KFC-ийн алдартай зингер чизтэй зингер захиалсан иймэрхүү харагдаж байна. Манууд, помидор, бяцлаг, нэг юуны зүсэн бяцлагтай. Зингрийн давуу тал нь яг нэг Mom's Touch-тай харьцуулах юм бол талх нь арай тийм арай бат бүх юм чи санагдаж байна. Ерөнхийдөө анхны барилцаар эсвэл нэг энэ чинь сезамын өртөө учраас тэгж мэдрэгдэж байгаа юм. Өмнөд ямар ч юм бас заваарахгүй идэж байгаа юм таалагдаж байна. But I'm a crunchy one. Дахин нэмэх арга байдаг учраас бас л сонгодог арга. Манайдаар бол соосоор нэлээд үдсэн байна. Гэхдээ зингер чинь бас тэр Mom's Touch-ийн дахины бүргэний мах шиг адилхан бас адилхан юу юм байна. Жохо халуун ногооны амттай байна. Соос нь бүр асарж байна шүү дээ. Ягаад чи Mom's Touch-тай харьцуулах юм бол арай тийм шүсчүү санагдаад байх юм.
дахины гадаргуу нь яалтчгүй шаржинсан байна. Мам таачаас илүү шаржинсан байна. Яалтчгүй KFC-ийн Zinger burger нь бол мам таачтай харьцуулах юм бол үний хувьд бол хамаагүй хямдхан байна. Мам тааччин 14,000 байсан бол энэ бол 8,000 төгрөг байна. Тэгэхээр бол бараг 2,000 нэмчих юм бол 2 Zinger идэхээр юм шүү дээ 16 кг-аар. Үний хувьд бол яалтчгүй KFC илүү байна. Амтны хувьд ч гэсэн надад бас мам таачийн бүрийг илүү санагдчихээн. Тэгэхээр би бол 5-аас 4-ийг өглөө. Дажгүй санагдлаа. Үнэхээр дажгүй санагдлаа. Би KFC ороогүй удаж ин Zinger идэг үчсэн нилээн удаж ин. Тэгэхээр сэндвич бол надаа давгүй санагдлаа. Тэгээд 5 ширхэг хадуу ногоогоо дахиад авлаа. KFC чинь дэлхийд даяар дахиагаар алдартай. Тэгээд дахиаг нь идэе да. Энэ халуун ногоогоо дахиад чин 5 ширхэг 22,000 байсан. Тэгээд гадаргуу надаа бол арай шорог санагдаж байна. Бусдаар бол үнэхээр шүүслэг байна. Гоё амтай байна. Тэгээ хүмүүс бас ярьж илээ Монголд байгаа KFC бусад орнуудын KFC-с илүү гоё амттай гэдэг. Тийм болохоор гадагшаа явахдаа бас тухайн орны KFC ороод Монголын KFC-тэй харьцуулаад үзвэл бас зүгээр юм байна. Энэ гаднах хэсэг бол яачгүй. Миний хувьд хитрхи шорон байна. Энэ бас нэг өөр дахиад юм байна. За ерөнхийдөө дүгнэлтээ хэлчих. Миний хувьд бол энэ KFC-гийн бургер нь дахианч Mama's таачтай харьцуулах юм бол хамаагүй илүү амттай санагдсан. Энэ дахианууд нь ер нь бол шүүслэг байсан. Гэхдээ сүүлийн 2 дахь төр мөчийг эдэнгүүт нь яг гол их рүүгээ орж ирэнгүүт нь 10 байсан. Гэтэ амттай бол гоё байсан. Тэгэхээр би 5-аас 3.5 өглөө. Тэгээ сая KFC идэж яхад надаа юу бодогдсон бэ гэвэл би нэг 4 жилийн өмнө Origo Kitchen мэлттэй байж ах үед ер нь Origo Kitchen орох дуртай байсан. Яагаад гэвэл одоо те Origo Kitchen чин Монголд тижсэн дахианы мах яг уу эрдэхнүүд нь бол гадаадаас орж ирж байгаа л да. Гэхдээ Монголд тижсэн дахианы мах гэд тэгээд Origo-гийн тэр шаржигнуур дахин надад үнэхээр амттай санагдчихсэн. Тэгээ би KFC-гээс илүү иддэг байсан. Тэр санагдлаа гоё амттай байсан гэд. Энэ дахианы мөч нь бол надад Mama's таачаас илүү байсан. Илүү амттай санагдсан. Гэхдээ би бол нэг 4 гэхээр арай ч өндөр юм шиг үү 3.5 үе гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө бол KFC ороод туршлага бол надад амар давгүй санагдлаа. Mama's таачтай харьцуулах юм бол тэгэхээр би бургерт нь 4 өгсөн. Тэгээд дахианы мөч нь бол 3.5-ыг өглөө. Zinger бургер бол яалчгүй Mama's таачтай харьцуулах юм бол үнээрээ бол бавж байгаа. Тийм болохоор KFC-ийг сайхан туршлага байлаа. Гоё амттай байлаа. Одоо тэгээд дараагийн газар руу очие. Тэр бол Prada Chicken-тэй шууд харьцуулаад үзье. За манайхаа Idida контентийг subscribe-аар дэмжээрэй. Энэ бол та нарын таны бодиттой дэмжлэг шүү.